гийн аппликейшнийг App Store болон Play Store-т MJL радио гэж бичээд үнгүй татаж аваарай. Улаанбаатарт 14 цаг 16 минут болсон байна. Өдрийн хөтөлбөрийн Facebook-ийн манай радиогийн өдрийн хөтөлбөрийн зочны явцыг болон эхэлж байна. Энэ удаагийн манай зочноор Монголын орчин үеийн шинэ урлаг төрийн бүс байгууллагын тэргүүн Жавхлан өргөдөн ирээд байна. Сайн байна уу? За сайн байна. Өдрийн мэнд төрхий. За Жавхлан Монголын орчин үеийн шинэ урлаг гэдэг энэ үгний хавтгыг энэ төрийн бүс байгууллагын нэрийн утгыг зөв тайлбарлах уу? За тэгэхээр их бодож иж осоо гэж байгаа маа. Ерөнхийдөө бол одоо нэг авчиргүй философиэд яг тийм ээ. Шинжлэх хэрэгтэй урлаг. Шинэ амьсгал. Ерөөсөө л тийм бодго. Тэгээд айгуу тийм шинэ Монголын орчин үе гэдэг чинь одоо модернизм болчиход байна шүү дээ. Ахаад дээрэс нь хүч нэмэгдүүлээ шинэ гэж байна. Орчин үеийн шинэ. Тэгээд мэдээж Монголын учраас Монголын орчин үеийн тэгэхээр одоо модернизм гэдэг одоо авангард гэж ярих байх л да. Гэхдээ тэрийг ахаад шинжлэх хэрэгтэй байна. Тэр чинь бас хуучирч чадсан шүү дээ. Нөгөө модернизм чинь нөгөө шинэ гэж яриад байгаа модернизм тийм ээ. Авангард ч өшөө хуучирчаад байгаа байхгүй. Тэнгууд нь шинэ гэдэг дахиад нэвчиж байгаа байхгүй. Тэгэл Монголын орчин үеийн шинэ урлаг. Одоо шинэ урлаг чинь болвол бас арай хоцрох болог үү. Тэгээд тэрний дараа ахаад шинэ гэдэг орчин үеийн шинэ гэдэг юм хуучрах юм ба дахиад нэг үг нэмэх хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө бидний модернизм орчин үеийн тэр гэдэг байгаа ч юм хуучирч чадна. Тийм. Тэгэл чинь урлаг. Тэгээ чинь урлаг. Хүч нэмэгдүүлсэн үг байгаа. Тийм байна. Орчин үеийн шинэ. Дахиад шинэ гэж байгаа байхгүй. За өөрийгөө тав танилцуулаач. За Жавхлан одоо учиргүй миний одоо хувийн юм яриад байгаа нь бол онц биш те. За одоо би нэг 34 настай болж байна. Ер нь бол би хинбэ гэдэг л яах хэрэгтэй юм шиг байна. Хөгжимчин байсан байна. За. Дуучин байсан байна. За одоо тэгээд хэрвээ ингээд нөгөө дэхэн үе ярианууд өгдөг шүү дээ. Бүгдийг хийдэг сэлэсэр билэсэр гэдэг шиг те. Айгүй олон диплом. За продюсер диплом байна. Тэгсэн чинь өнөөдөр маркетинг менежер явж байна. Тэгэхээр эдносыг ингээд холбохоор урлагийн хүн болцаараад байгаа. Тэгсэн бүртлөө бизнесийн салбарт ч юм уу маркетингийн бизнесийн удирдлага чиглэлээр ингээд ажиллаад байгаа байхгүй юу? Тэгээд за тэгвэл би хинбэ гэдэг юм гарч ирэх гээд шүү дээ. Тэгвэл би ерөөсөө энэ урлаг нийгэм хоёрыг холбосон гүүр болох Жавхлан гэдэг нөхөр юм байна шүү дээ гэдэг юм гарч ирэх юм байна л да. Тэгээс бол би хэдэн он төрсөн их нэр хүүхдээ инээ тэр бол сонсож байгаа сонсогч нар ч нэг онц биш. Тий. Би бол тавчхандаа тэгж л бодож байна. Мундаг багш нарын шав ардын жигчин бурхан болсон Бачулуун багш миний багш Маруухор хүчин бүжгийн коллеж төгссөн ардын гавьяач жигчин бүтээдгээд бас миний багш. За хойно одоо 5 жил Москвагийн соёл урлагийн сургуульд Скляр гэдэг бундаг багш. Тэр бол Оросын бүх том ивентүүдийг зохион хуурилгаар очиж хотуудад очиж зохион байгуулдаг. Игорь Григорьевич Скляр гэдэг. Игорь Скляр нөө Комарова дуудаг баг шүү. Тэр биш. Тэгэхээр их азтай тэгсэн бүртлөө энэ ингээд баахан азнууд надад тохиогоод байгаа нь болохоор надаас эргүүлээд юм хийх шаардаад байгаа байхгүй. Энэ өгөгдөл маань шаардаад байгаа гэсэн утга байхгүй. Тэгэхээр за хөгжимчин байсан юм байна. Одоо ингээд бизнесийн салбарт ингээд ажиллаад юм сураад өөрийгөө хөгжүүлээд байгаа юм байна. Тэгвэл ягаад ийм мундаг багш нар надад заяац юм. Тэгвэл би чинь өөрийгөө мод гэж тооцсон бол би чи өгөөж буй дахиад өгөх хэрэгтэй биш тийм нэгэд. Тийм ээ. Тэгэхээр хин би ягаад за тэгвэл өгөөж гэдэг нь болохоор би яах вэ? Хүн хөгжим тоглоо суугаад байгаа юм уу? Яах юм 100 хөгжимчд байна шүү дээ. 1000 хөгжимчд байна шүү дээ. Тэгвэл ягаад үзэгчгүй 1000 хөгжимчин байгаад байгаа юм бэ? Нөгөө талд нь ягаад гоё юм үзэж харъя ойлгоё гэсэн зэрэгтэл маань бас тэгвэл цангаад байгаа юм бэ? Энэ хоёр ягаад ингэж нийлэхгүй байна вэ? Хин нэг нь хэрэгцээгээ ягаад хангахгүй байна? Одоо юм үзэх, харах, сонирх, толгоогоо тэлэх хэрэгцээгээ ягаад хангаж чадахгүй байна? Тэгвэл хин нэг нь ягаад үзэгчгүй тэнд театр тоглоод байна?
гэдэг юм асуудал гарч иж байна. Тэгэхээр би яг өөрийгөө ингээл би мундаг хөгжимчин болох байсан ч байж магадгүй. Гэхдээ яах юм бэ? Хөгжимчин үзэгч хоёрыг гой дундийнх нь гүүрийн болоод ингэх хэрэгтэй байна гэдэг юм үр дүн нь миний хийх ажил болоод байгаа байхгүй. Аха. Тавчхандаа одоо юм хөл. Аха. Ер нь тэгээд урлаг нийгмийг үү эсвэл нийгмээ дагаж хөгждөг урлаг. Наадах чи их сонин штэ. Одоо яг хөө би өөрөө очиргүй мундаг социалист нийгмийн хүн биш болооч надад үлдэгдэл нь байгаа гэж ойлгоод байгаа байхгүй. Жохоо дэхэн үед бол урлаг нийгмийг дагуулж явна гэдэг хинжүүлээ мундаг нь хийсэн байлгүй. Хэнийг би юмдаггүй. Тэгтээ тийм үг байдаг. Одоо бид нар тэрнээ итгэцээрч байгаа. За. А гівч өнөөдөр ягаад тэгвэл борооны дараах муух шиг ийм их кассинг урлаг бий болоод байгаа юм бэ. Кассинг гэдэг нь ойлгомжтой. Нийгмээ дагсан мөнгө хаандаа тэрэнд урлаг хийгээд мөнгө олчих гэдэг юм байгаад байгаа юм бэ. Аха. Тэгвэл өнөөдөр бидний сургасан одоо тэр нийгмээрээ бүгд ярьдаг урлаг өстой биднийг хөгжүүлдэг, дагуулдаг гэдэг юм чинь байхгүй болчиход байна. За тэгэл одоо ингээл ахаал нөгөө яагаад ингэж вэ гээл мөнгө хэрэгтэй байна талхны мөнгө хэрэгтэй. Гоё юм ийгээд талхны мөнгөийг олж болдгоо юм уу? Яагаад заавал хүний барьсан нэгэнд одоо атар талхыг ахаад атар талх 2 гэж хийгээд мөнгө олох гэж зүтгээд байгаа юм бэ. Тийм ээ? Тэгвэл өнөөдөр уран бүтээлч нар би мундаг гал хин нэгнээр одоо мундаг жансан нуруугаар хэлүүлээд энэний тоглолтыг үзэх мундаг тоглолч юу гэдэг. Тэ ингээ хэлүүлээд тоглолтоо хийгээд байгаа юм байна. Тэгвэл үзэгчд нар яг юу хүсэж байна гэдэг тэд нар яагаад бас олж харахыг хүсэхгүй байгаад байна. Би асуумаар байна л да. Үзэгчд маань тэгээд одоо хошин урлагийг их үздэг штэ. Тийм. Үзэгчд маань тийм юм хүсэж байгаа юм шүү. Өөрөө байхгүй болохоор идчихэж байгаа ш тэргээр хоолж байгаа ш. Дөөр байна шүү дээ. Дөөр бүжгийн театр, драмын театр. Одоо наадхан чинь тэгвэл бас тайлбартай. Багада хүүхэд цэцэрлэгт байхдаа хүүхэлдэйн театр үзээд тэгээд би өөрийнх нь насаар л шууд ярьчих л да. Тэгээд би одооны хаан банк гэж байгаа театрт би элдв зураг үздэг байсан шүү дээ. Би одоо сургуулийн насандаа тийм ээ. Тэгээд дараа нь би элдв зураг гэж үзэнгууд гоё сэтгэж эхэлж байгаа байхгүй ийм гоё юм байдаг юм байна. Энийг ягтлал гэдэг юм байдаг юм байна. Өнөөдрөх шиг хошин шог байгаагүй шүү тэр үед тийм ээ. Тэг ягтлал гэдэг юм ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд дараа нь би гамлет үзсэн чинь ойлгож байгаа байхгүй юу? Тэр нь байхгүй болсон юм чинь хүмүүс хамгийн амархныг үзээд хошин шог үзэж байгаа шүү дээ. Тийм систем байхгүй болсон гэсэн өөрөөр хэлбэл. Тэгээд өнөөдөр дөөрийн театрт уцаа дуургасан мундаг костюм bijагта мундаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүд өөрснийгөө үзэх ёстой, ойлгох ёстой, би энэ суух ёстой гэж бодоод байгаа. Ойлгоод байгаа юм уу, ойлгохгүй байгаа юм уу? Хөгжмийн зохиолчийн сансар гэрэлтэх гэдэг мундаг хүн байдаг л да. Тэр хүн нэг ярилцсан дээр тэгсэн юмсан айгу модернист юм зохиодог байхгүй. Тэгээд нэг таньдаг өөрсөө хүнээс яг миний ямиг зохиолыг ойлгов. Гэн ойлгох гээд байна. Заавал тэгж хэлэх ёстой юм. Ойлгохгүй байх ёстой. Аха. Тэг ойлгохгүй. Тэгээс зүгээр сонирхолтой байж болно шүү дээ. Зүгээр л эсвэл тэр хонтнорыг үзээд ингээ ойлгох гэдэг хэрэггүй. Магадгүй зүгээр л таашаал авч болно шүү дээ. Ойлгох хэрэггүй. Зүгээр л мэдрээд хох нэр ямар гоё хөгжим үнэхээр бүр бүжиглэхгүй байхын аргагүй тийм хөгжимтэй юм чинь тэр нь мэдрүүлээд байгаа байхгүй юу. Тэрнээс бол хонтнорыг заавал ойлгох гэж үзээд байгаа. Би бол шууд заримдаа хэлдэг би хөгжмийн хүн болохоос хөгжмийг бол мэдрээд ойлгоод байдаг юм шүү хаа. Магадгүй уншдаг ч биш магадгүй тийм ээ. Би бол зургийг ойлгодог. Тэрийн шууд үнэл хэлдэг. Ойлгохгүй байна уу? Тэгтээ надад сонин харагддаг. Тийм ба. Тэгэхээр энэ одоо яадгийн нийгмийнхээс бодлоготойгоор тэгж системтэйгэр хүмүүсийг юм үзүүлэхгүй байж гэнт Шекспир үзүүлээд харж яаж болох юм бэ шүү дээ. Тэгээд ягаад тэр хаан банкны театр гэж нэрлэлцэн тэр чи одоо Нимгоо зараал хаан банкны хизээ Монгол улсад театр ягаад өгсөн юм хаан банк бариад өгсөн. Харин худалдаж авчаад хүний одоо залуучуудын хүүхд залуучуудын театр гэж хэлсэн шүү. Тэр гоё үздэг элдв зураг гэдэг юм те. Нөгөө сосор ормын тэр үед яадаг нөгөө далгануулаад энэ гэдэг үеийн үздэг ямыг байхгүй болж булааж авчаад тэгээ хаан банкны театр гэнэ. Тэгээ энэ системийн бүр таслаад иш бүр цаанаас нь үнсээр нь таслаад иш. Эхлээд хүн А үсгээ мэдээж Б-гээ мэдээ тэгээ цаашаа юм үзээд ойлгоод ингэ явмаар ш. Тэгээ таашаал авмаар ш, тийм ээ.
Одоо тэгээд юугаар нөхөж болох вэ? Ямар арга зам бэ? Тэгэхээр ингэж би бодоод байгаа юм. Хүнд сайхан юм үзэх тэ Оросод одоо мурашки бэгэд гэдэг нэг ингээд нэх гоё юм үзэхээр ингээд нуруугаар чихүүц даадаг юм уу? Нурууны ус босно гэдэг юм уу? Монголоор юу гэж та тайлбарлах тийм юм. Хүн өнөөдөр таашаалтай юмал үзэж харж тэрийг үнэхээр ойлгож тэнцэнс юм ботмоор байгаа байхгүй юу? Тэр хэрэгцээ Монголд байхгүй болчоод энийг үзээд хошин шог ч юм уу байгааг нь зохиолын дуу ч юм уу үзээд байгаа юм уу? Нөгөө нийгмийн популяр нэмийг үзээд байгаа, касс нэмийг үзээд байгаа юм уу? Тэр нь ховорхон биш үү? Ховорхон байгаагаа ард түмэндээ ойлгуулахгүй. Та нар энийг үзээч, энэ гоё шүү. Гэхдээ одоо бодвол хамгийн наацх юм. Бид нар монголчууд гэж уртын дуутай сайхан морин хууртаа гээл те хөөбитэй гэл ингээл дэлдэлээдэг. Одоо хоёулаа би танаас бас нэг юм асууж үзье л да тийм ээ. Ягаад тэр юугаа чинь хөөмигээ чинь гайхамшигтай энэ гэдээ бүртгээд яачих. Юу нь юугаараа гайхамшигтай. Таач монголхон бич монгол хоёулаа тэрийг мэддэг байл л да тийм ээ. За та ягаад гайхамшигтай. Өмнө хэлсэн болохоор би одоо лон тэргүүрсэн. Тэгэхээр хүмүүс болвол энийг ч мэдчихмээр байгаа байхгүй. Би ер нь мэдэхгүй. Одоо шинэ ингээл хүн агаар одоо би ингээл агаар гараалаа гэж яриад байгаа шүү дээ тийм. Тэгээ агаарыг энд нь ингээд хоолоон дээр нь ингээд хоёр хуваачиж байгаа юм л. Тэгэхээр түүний нэг хоолооноос хоёр өнгө зэрэг дуурайдаг. Өөрөөсөө ингээл тайлбарчмаар байгаа байхгүй. Яа нэг дахиад хэлдэ. Нүуний ерөн товчхондоо ягаад гайхамшигтай хамгийн товчхоноор нэг хоолооноос хоёр өнгө зэрэг дуурайдаг. За. Тэгэл гайхамшигтай. Гэхдээ тэр нарийн технологи нь тэгээ тэндэл юм байгаа. За. Тийм биз дээ тийм ээ. Тэр чинь харин үзмээр шүү тэгвэл сонирхмаар. Сонсомоор байна шүү дээ. Тийм үү. Тэгвэл алийг сонирхолтой биш. Алийг тэгвэл тэгээд тэр ЮНЕСКОд хэдэн онд яагаад бүртгэгдсэн? Соёлын одоо юугаар бүртгэгдсэн. Тэгээд одоо ингээд монголхон болмоор байгаа. Одоо бид нар бодъё л та залуучуудаа дүү нараа эсвэл одоо яг зүгээр найз нөхдөд тий. Та бүхэн бүгдээрээ ингээд сайхан гоё бараа бахармаар штэ. Чингис мэгс гэдэг юм уу те. Юу гэдэг гоё бахархалтай баймаар штэ. Өөрөөр уртын дугаар бахархалтай. Дөнгөж хүмүүс юу өнгөрсөн юм яриад байгаа юм бэ? Уртын дуу чинь хин бидгийг алга. Тэгвэл тэр морин хураараа бахархалтай. Хин бидгийн цаашаа. Үгүй чи бахахаар юм байна штэ энэ чинь те. Тэхгүйгээр ингээд дагалдаад байгаа байхгүй юу? Ингээд хипхоп нь гоё гэдэг. Тэгвэл эхлээд би хинбэ гэдгээ мэдээд би уртын дуу дуулахаар одоо түрүү хоёр ярилцахаас өмнө уртын дуу дуулахаар хүн яагаад тайвширдаг? Эсвэл хүүхэд бүр зүгээр яагаад юм уянгийн дуу дуулахаар одоо тайвшир бүүвэ те дуулахаар яагаад тайвшираад унтаад байгаа. Тэгээ би хинбэ гэдгийг мэдмээр байхгүй. Нэг онгоо шиг юм байдаг юм л да. Тэрэн дээр би хинбэ гэдэг чак чаны кино байдаг. Тэгтээ яг тэрнтэй зэрэгцүүлээ бодох юм бол онгоо байгаа байхгүй юу? Туула могоо хоёр тарж байгаад тэгээ хоёлаа хин чи ямар амтай би ямар амтай мэдгүй. Тэгээд асууж илдэ туулаг ингээ чихтэй ингээ тэгж мэд чи туулаа суулаа гэж амархан тогтоочж байгаа. Тэгсэн чинь могоо гэрс юу гэдэг тогтоо. Чи юу юм? Хөл байхгүй, гар байхгүй, чих байхгүй. Нэг л амал байдаг. Хийдгээ би юм гэсэн чинь Оросууд энэ хошин оноо учраас чирс дууны найруулагч юм байна. Гэж байгаа байхгүй юу? Юу ч хийхгүй хүнийг загнаал амаараа л ажиллаад байдаг. Яг тэрэн шиг бид нар өөрснөө бод. За би тэгвэл өтгөр хий юм бэ. Уртын дуу явахаар ягаад над нэг готготон санагдаад юм бол? Тэ? Ягаад хөөми гэхээр нэг миний юм шиг санагдаад идэх юм бол? Эсвэл ягаад заавал уртын дуу явахаар тал хээр гэдэг юм шууд төсөөлөгдөг юм бол автоматар. Тэгэхээр би монгол хүн юм биш гэж мэдчихэж байгаа байхгүй өөрийгөө. Ягаад одоо зохиолын дуунууд ингээд аав ээж хоёр миний хөө гэд эсвэл нутаг ус миний одоо морь миний дунд нь морь агуулга байгаа шүү мартчихж шүү. Ийм тойрсон юутай юм бэ? Сэтвтэй байгаа юм бэ? Тэгвэл энэ надад амьдрал маань тэд ойрхон байгаа учраас энэ надад таалагдаад байгаа байхгүй. Тэгээ би өөрөө хин бэ гэдгийг мэдчихмээр байна л да. Тэгээд би хипхоп ягаад надад таалагдахгүй байгаа юм бэ? Ягаад рок, кит рок одоо тэр хүнд одоо юу нь ягаад надад таалагдахгүй байгаа. Би тэгвэл хин юм бэ гэн мэдмээр байгаа байхгүй. Тэгвэл би энэ хоор явахаар би нэг гоё сонсогдоод идэх юм чи би ер нь монгол хүн юм байна да. Гэхдээ би ер нь бол ингээд хээр талаар давхиж зориулттай хүн төрчих юм биш тий. Уртын дуу сонсонгууд гоё санагдаад байгаа юм чинь. Эсвэл хөөмийн хархираа сонсонгууд ингээд нэг уулны цойрон дотор байгаа юм шиг тийм ээ. Тэгээ би хин бэ гэд өөрийнх нь үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа, мэдэрч байгаа юмараа би хин бэ гэдгийг мэдмээр байна. Тэгээ залуучууд маань гоё чанартай юм сонсох хэрэгтэй тийм ээ. Тэгсмэн чинээ сонирхолтой юм сонсох хэрэгтэй. Аав ээж хоёр минь хөө гэдэг дуу бол зөндөл байгаа шүү дээ. Тэрийг заавал мөнгө төлж үзээд явах юм байна. Гижил уриалмаар байгаа байхгүй. За манай радиогийн өдрийн хөтөлбөрийн зочны цаг болсон танд өрж байна. Манай энэ удаагийн зочноор Монголын
орчин үеийн шинэ урлаг төрийн бус байгууллагын тэргүүн жавхлан ургидад оролцоод байна. Тэгээ бид хоёрын ярьж байгаа сэдв бол урлаг нийгмийг дагуулах уу эсвэл урлаг нийгмийг дагдаг юм уу гэсэн сэдвээр ер нь ярилцлага явагдаж байна тийм ээ. Тэгээ ер нь яагаад шинэ урлаг гэж одоо хуучнаас эргэж штэ үг нь. Тий. Нийгмийн шинжлэгдсэн баггүй юу? Үзэгчин шинжлэгдсэн. Тэм учраас би ч бас нэг маркетинг хүн юм болохоор шинэ гэх юм бол хүмүүс сонирх нь гоцтой тий. Тийм ээ би тэгтээ хуучны юмыг шинэ аргаар хөргөх гэдэг байгаа байхгүй юу? Шинэ аргаар. Одоо хуучин дуугч мичэл дээр за дагаадуулаараа төрийн дагаадуулаараа юу гэж заадаг л байсан бахал да. Одоо өөр аргаар хөргсөн байна шүү дээ. Яг бол нөгөө индиго кристалл хүүхдүүд чинь тэр али дагаадуулаар гэдэг чинь сонсохгүй шүү дээ. Тийм ч. Тийм ээ. Бид нар өөрснөө энэ хүүхдүүдийн хөгжлийг яандаа гэж удаад ингэ заримдаа боддог үст. Тэгэхээр арай өөр аргаар хөрөх хэрэгтэй. Шинэлэг юмыг аргаар хөрөх хэрэгтэй гэдэг юмыг ярих гэдэг юм. Тэгээд модернизм гэдэг одоо орчин үе гэдэг юм хацрагдсан. Тэгээд одоо измүүд ингээл гараад идэг шүү дээ. Измүүд гээл тэгэл одоо импрессионизм, экспрессионизм, классизм гэдэг. Тэгвэл одоо модернизмын дараа изм нь одоо магадгүй неомодернизм ч гэдэг шиг. Тэр нь шин гэдэг агуулгууд яваад байгаа тийм. Тэгэхээр одоо хүмүүсийн хэрэгцээ бол тэгэхээр хандсан. Хэрэглээний түвшиндээ хандсан. Одоо оюун санааны түвшингийнх нь хэрэгцээг нь хангамаар байгаа байхгүй. Гэтэл өнөөдрийн касси юмар хангахгүй болчиход байгаа. Тэгэхээр ингээд соёлын хувьсгал гэдэг юм шиг ингээд шат дараатгаар төр нь хэрэг амждаг юм бол бид мичиг юм залуучууд хийбтэй гоё юм сонирхъя сонсъё гэж байгаа залуучууд нэгдээд гоё юм урсгал явуулмаар байхгүй. Нийгэм рүү чиглэсэн урсгал явуулмаар байхгүй. Тэгээ чинь гэдэг. За жиглаа нэг ая барьж өгөө. За тэгээ. За энэ би бас зүгээр ингээд нэг хөгжим зүгээр ингээ одоо сайхан уран бүтээлчд бол за тгий гэд тэгэл бахал да. Гэхдээ би бол дахиад энэ нэг ч гэсэн ингээд юм хэлчмээр шүү. Ягаад утсан хөгжмийн хаан гэдэг тийм амаар ер нь эцэг гэдэг юм бэ те. Тэгэхээр бусад утсан хөгжмөд бид нар одоо ингээд манайх агуу ухраас гэдэг л хариулт. Харин тий. Гүж онцлог байхгүй. Ягаад багцлцсан ялгасаар нь хөрөөдөд байгаа байхгүй. Нөгөө хийх мэл чинь нөгөө ганц уцыг төмөр уцыг багцлцсан ялгасаар хөрөөдөд байгаа байхгүй. Тэгээд ингээд онцлог гэдэг дэлхийд нь мундаг гэдэг тэр юу яцсан биш ЮНЕСКО гэдэг. Тэрнээс биш одоо агуудаа биш. Зүгээр л хүн болгоны юу агуу шүү дээ. Харин тийм бос болгоны тэр баллайк дом юу домбор нүртэл агуу шүү дээ. Тийм. Тэгвэл тэгээд тэр баллайк домбрын тэр ЮНЕСКОд биччихгүй байсан. Ягаад морь бичсэн. Гүж онцлог байгаа. За нэг тэгээ би ингээд хөгжим тоглохоос нэг юм танд болон энийг сонсож байгаа хүмүүст хэлж байгаа зү. Ингээд хэлчмээр шүү дээ. Зүгээр л ингээд хэлчмээр. Ингээд болно шүү дээ. Аха. Тэр чинь ингээд мөнгө төгрөг ягаал би мундаг морь уурч гэж байгаа юм хэрэг. Тийм үү? Шинэ арга юм да. За. Тийм. За. За баярлалаа.
За, үнэхээр бас Тэгэхээр би ингээд нэг зэрэг хоёроо бих хийх боломжтой болоод байгаа юм да. Би таныг хуураар байсгачлаа тийм үү? Радиос. Тэгсэн бүртээ нэг юм хэлж ойлгуулчлаа ш тийм ээ. Аа. Хийлнээс югаар онцлог. Өөр л багтцсан хэлээсээ л төрөөдөд байгаа учраас энэ чинь арай өөр онцлог байгаа байхгүй юу? Тэрнээс агуу мундагтай биш. Тийм мундагтай биш тийм ээ. Ингээд хилээд амир байна. Аха. Бас хүүхдэд юу гэж хэлдэг гэлээ тэр их хөргө хомер цуух хэвээр. Аа. Чи тэр гээ. Ой яхаа нэг тэр айгуудаа юу бар гоо би хүүхдүүдэд зориулаад ингээд саяных шиг ингээд хайртар мундаг юм хийж болохгүй. Нас натанд нөхрөө гоё хийчихсэн байхгүй тийм. Гоо мориор ягаад тоглох хэрэгтэй гэж. Чи ядах нь мориор тоглох юм бол ингээд төрөөдөөс орчих юм бол хаймар цууш тахын төв. Гүтгээд ямар жайлдсан хатавч цоохож хийлээч тий. Тэ? Энэ гоё юу нуудлаа тий. Яа шин урлаг ха. Өөр аргаар одоо сурчламаар шүү дээ биз дээ тий. Яг. Тэгэл агуу мундаг он философи яриад түүх яриад ирэх баг. Айгу хол хөндөй байна тий. Тийм. Ингээд л уран бүтээлчд маань ч гэдэг юм уу эсвэл ингээд би мундаг би агуу гэд. Би бол сая айгу муу тоглосон байхгүй юу? Тэгэхээр миний тоглох нь чухал шүү. Би танд мессеж өргөх нь чухал байхгүй. Аа. Тэ? Ого мундаг биш. Чи бас хаана тоглож исэн бэлээ. Тэр түүх нь юундаа бас хооцож өгчтэй. Бас л сонирхолтой байна. За хөгжим мужийг төгсөөд 2004 оноос 2009 онд Москвад продюсераар сурж байгаа хооронд намгар гэдэг хамтлагтай тоглож байгаа юм. Тэгээд ахаад нэг Америкийн нэрт хөгжимчин нэг jazz одоо тромбонист jazz үлээдэг хөгжимчин тэр ингээд хамтраад улс олгоны одоо ардын хөгжимтэй хамтарсан цомог гаргадаг байхгүй. Тэгээд Монголын хөгжимтэй хамтарсан тийм цомог гарсан. Тэрэн дээр Carnegie Hall гэдэг. Ер нь дэлхийн одоо хэрэв урлагийн хөгжмийнхэн ч юм уу Carnegie Hall гэдэг бол мөрөдөл байхгүй. Carnegie Hall-ын зааланд тоглосон. За тэр бол миний одоо морин хурц одоо байх үеийн хамгийн одоо дээдлийн очих хэвээр газараа би очсон. Оргилдоо. Миний л хувьд та. Дагуу харин тийм. Тэгээд дараа нь ЮНЕСКОгийн тайзан дээр тоглолцлоо. Хүн болгоны мундаг гэж дэлхийд мараг симфони оркестраар нэлээд мундагтан тооцогддог. Москвигийн симфони оркестртаа Чингис хааны нууц гэдэг якутуудын хийсэн киноны одоо киноны хөгжмийн одоо Москвигийн оркестртаа тоглолоо. Энэ бол эдгээр одоо солист байсан уу? Харин солистаар тоглож байгаа. Солистаар тоглож байгаа тийм. Тэгээ энэ солист одоо Монгол дээр яг юу гэж буух вэ? Гоцлооч юм байна. Тийм гоцлооч юу гоцлооч тийм. Гоцлол хөгжимч юм. Даатны гоцлол хөгжимч. Тэгээд тиймэрхүү юмнуудыг ингээд хийгээд ингээд явангууч нь миний хөгжимчний карьер ингээд за болчлоо. Одоо тэгвэл саяны ягаад төрийн бос байгуулах усыг ягаад ингээд хүнд өөр аргаар хэлэх гээд байгаа гэдэг юм бол төлхөөр нь таалагдж байгаа байхгүй. Хүн нэг юм хийгээд болцсон бол тэр ханчаад за тэгвэл одоо өөр чиглэл рүү ингэж хийх хэрэгтэй байна. Тэгэд өөр чиглэлүүдээ хийнгуудаа тэрнээсээ бүгдийг холбоод тэгээд чаддаг хүнд үр шимээ өгмөр байгаа байхгүй. Хүнд биш бараг нийгэмдээ. Продюсераар төгссөн, үндэсний соёл амралтын хүрээлэнд ивент менежерээр ажилласан. Мөн соёл урлагийн сургуульд одоо энэ продюсерийн талаар юм да арга хэмжээ зохион байгуулах, онол технологи гэдэг хичээл Монголд нэвтрүүлж оруулсан. Манайхан чинь юу аhiu сонин штэ. Ингээл дагаал хийгээд байдаг, шоу гэдэг тий. Шоу гэдэг юм чинь арга хэмжээ гэдэг юм. Одоо чинь та битгаар төрсөн өдрөө тэмдэглэхээс эхлэх байхгүй юу? Тэрийг найруулан тавих, бичих, зохион байгуулах, менежер, продюсер гэдэг юм чинь технологи байгаа байхгүй юу? Эхлээд сценарий бичих хэрэгтэй юм байна тий. Хэдэн насныхан зориулсан арга хэмжээ тэгвэл юу юм танин мэдхүн арга хэмжээ юм уу? Хөгжөөн баясгах арга хэмжээ юм уу? Эсвэл одоо хуулан синхруулах арга хэмжээ юм уу? Тийм ээ? Эн чинь тусдаа өөр ингэсэн жортой байдаг юм технологи, нарийн хоолны технологи гэдэг байхгүй. Тийм юмны хичээлийг одоо Монголд соёл урлагийн сургуульд одоо хөтөлбөрийн батлуулж орууллаа, тийм ээ? Тэгэхээр хүн би нэг л юмыг бодоод байдаг. Миний одоо анхны шав тавьсан одоо гарын барил тавьсан гамбол гэдэг багш үү тийм өрөөрэ. Тэгээд тэр хүн бол надад 5 дугаар ангид байхад нэг юм асуудаг гэсэн. Би тэр үед нь ойлгохгүйгээр тэнийг хариулдаг гэсэн. Минийхөө суурьгөө байшин хитэн давхар болох уу гэв. Тэг би 7 давхар 5 солиорд гэлээсэн. Тэгээд би тэрийг одоо хүртэл 5 дугаарынхын хариултыг бодоол би ч тэнийг юм да одоо ч тэнийг байгаа ах шүү гэж боддог байхгүй. Тэгэхээр суурь гэдэг юм.
Би түрүүний ярьсанчлан би хин бэ? А үсгээ мэднэ. Б гэд явдаг болохоос суургүй байшингийн талаар ярьж болохгүй байхгүй. Тэгэхээр би хин бэ гэдэг чинь бол А үсэг тийм ээ. Эсвэл би ардын хөгжим бидж байгаа дараа нь сонгодог хөгжим тэгээд хипхоп тэгээд дараа нь юу болдог яа түн бом задарна энэ бол хүний эрх чөлөөний асуудал. Гэвч би өөрөө нэгдүгээр юу чин эзэн би нэгдүгээр мэдэх ёстой юм хин бэ гэдэг юм. Мөн шашин мэдэр бүр адилхан. Тийм ээ. Тэгээд дараа нь хүн сонголтоо хийж болно. Яг бол арчсан гэдэг юм. Айгуу сайхан бид нар чинь цэзэдэлдэг үстэй. Би сонгохоор миний эрх нэ. Өдгөл чи аагаа мэдчихэд вэгэ ярил л да. Гэдэг л юм ярих гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэгээр урлаг ингэж гоё мессежээр арт түмнийгаа синхруулах үүргээ өнөөдөр гүйцэтгэхгүй байна уу да гэж хараад байгаа байхгүй. Таны асуултын хариу нэлээд дараа гарч ирлээ авчлаарай. Энэ өнөөдөр ярьж байгаа сэдв ч гэсэн тийм. Бид нар өнөөдөр мэдээллийн замбраагүй урсгалд зарим нь замбраагаа нь олоод онцдог байх, үздэг байх. Зарим нь замбраудаа хүчинтүүлж байгаа. Тэг бид нар эхлээд аагаа мэдчихэд дараа нь БВ гэдэг явмаар байна. Эхлээд үндэсний хамыг мэдчихэд цаашаа цээжэд хэлмээр байна. Тэр хипхоп юу солонгос корейн ямар юм сонсдгийг байгаа тэгмээр байна. Тэгээ энийг ялангуяа танаа энэ радиогийн нэвтрүүлэгт одоо зочноор өргөдөж орж ирж байгаа та бүхэн чинь хэвлэл мэдээллийн хүмүүс тархийг хоололдог хүмүүсийн хувьд хэвлэл мэдээллийн салбарынхан болон танаа юуныхад дандаа гоё хүнд ингээд юм танин мэдхгүй юм өгж байгаа чи тэ уул сууртай юм гоё ингээд сайхан таамсыг лекц унших гэж байгаа юм биш. Саяных шиг л айгүй гоё хөгжим дундуур нь эн чинь бол ийм юм а гэж хэлж байгаа чи. Яагаад заавал нөгөө хошин шогийн хүмүүс маск хандах дуртай нөгөө ямар радио гэл нэг штабд явдаг штэ тий. Тэгвэл яагаад MJL радио би танаас асууж болох байлгүй дээ тийм ээ. Тэгээд та бүхэн тэгвэл монголоор тийм бахархсан радио ажиллах юм биш үү? Нэрээ тэгж болох юм биш тийм ээ. Тэгвэл бид нар монгол гэдэг юм ингээд монгол соёл, монгол урлаг, монгол өв соёл, монгол түүх гэдэг юм та бүхэн ингээд гоё одоо шигтгээд байгаа чи. Гэх юм тийм би ингээд та бүхнээс гоё уриалмаар байгаа байхгүй. Юу танай одоо төрийн бүсийн байгууллага ингээд үүсгэн байгуулагдаад ер нь ямар арга хэмжээ авсан ба тэр үнийгээ бас дуртай нэлцүүлээд бас танахтай одоо хүүхдүүдтэй ажилддаг юм уу ямар хүмүүстэй ажилддаг юм ямар хүмүүст хүрдгийн ажлын чинь ер нь за тэгэхээр ерөөсөө энэ төрийн бус байгуулагдах шалтгаан гэдэг юм уу ер нь бид нар энэ үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байна. Төр нь өнөөдөр амжихгүй байна, тийм ээ. Тэгэхээр төрийн бус байгууллага нэгдээд хамсраад тэгээд энэ төрийнхээ ачаанаас энэ нэг соёл урлагийн нийгмээ дагуулах хэрэгтэй, чиглүүлэх хэрэгтэй гэдэг юм их гой гоёор өөрөөрийг өнцгөөс ингээд сонирхолтойгоор хийгээд байгаа чи гэдэг үднэс энэ төрийн бус байгууллага байгуулагдсан. Энэ байгууллага нь одоо ямар үйл ажиллагаа хийж байгаа гэхээр хүүхдүүдэд ардын хүчмийн тайлбар тоглолт гэдэг юм хийж байгаа. Тийм үү? Одоо би наснд нь тохируулаад ярих юм ш дөрөв чи хаймар цуун гэдэг шиг арай гайгүй хүмүүстүүд нь морин хураар ингээл даавал ортын таносын залхуутай гэж ядаад байгаа хүүхд хандж хэлж байгаа залхуутай гэдэг байгаа ортын дуугч туулахгүй. Энэ чинь Майкл Джексны имиж тоолж болно ш. Нөгөө морин хураж болгоход тоолоод байгаа ч тэ. Пират Карибско морин антер гэл тэ нөгөө мундаг юу генисийн гоё юмнууд чи тоглоод байгаа ч тэ морин хураар. Мундаг юм хийгээд байгаа ч тэ. Тэгэхээр хүмүүсийн ингээд өшөө судалмаар байгаа. Сэтгэл зүгийн судалмаар. Та ямар талах идмээр байна? Хүн хэлж чадахгүй байгаа юм. Тэгвэл хэлж чадахгүй байгаа нь юу юм бол гэж эрүүл хайгуул хийгээд тэгээд ингээд хиймээр байгаа байхгүй. Тэгэхээр манай төрийн бус байгууллага хүүхдийн одоо хөгжмийн боловсрол зориулсан лекц концерт хийж байгаа. Яг тань түрүү хэлсэн шиг хөөми гэдэг чинь ингэдэг ханд үг. Нас насанд нь тааруулаад том хүн бохоо бол би арай өөрөөр ярих л байна тийм ээ. Хүүхдэд тааруулаад ингэдэг ханд үг. Ягаад одоо Монголын лимбний битүү амьсгаа гэх те одоо бид нар ч бас чадахгүй шүү дээ. Одоо хэр өргө бус ингээд үлээгээд байгаа бүртлээ амьсгалаад байгаа байхгүй. Хамраараа амьсгалаад ингээд зэрэг үлээж байгаа өнгөө таслахгүйгээр ингээд. Тэрийг багсахад нөгөө юунд ЮНЕСКОд нь бүртгэгдсэн. Гүн чи сонирн байгаа шүү дээ. Гүн хүүхдүүдийн сонирхлоо хин хамгийн удаан амьсгаагаа барьж чадах вэ гэдэг ийм асууж байгаа байхгүй. Тэнгуут нөгөө лимбчин чинь бүр 48 минутаар барьж. Ингээд сонирхолтой талаас нь ярьж болох. Эбэн тэгээд төрийн бус байгууллага бол ерөнхийдөө бол урлагийн биржийг цаашдаа ажилуулах гэсэн зорилготой байдаг. Өнөөдөр соёлын тэргүүний ажилтан 100 мянгыг авдаг бол гавьяат нь 300-г авдаг. Одоо хөдөлмөрийн бирж гэж байдаг шүү дээ. Монгол гадаадын бусад орн яадаг вэ гэхээр тэр урлагийн биржээс нь захиалга аваад манай фестивал явуулаач ингэж тэгэж. Монгол ч тус тусдаа өөр юм бирж тусдаа биржтэй.
өөрийн зах зээлээ өөрснөө яа тэгэхгүй бол булаалгах чинь шүү дээ тийм ээ. Би бол нэгтээсэй гэж бодоод байгаа. Нэгдээд урлагийн бирж гэдэг. Монголын урлагийн бирж. Тэгээ Монголын урлагийн биржээс гадаадынхан али над морин хураа над нэг морин урт наашаа явуулаач. Би танаачлан руу нэг баллайк тоолдог хүн явуулаа гэдэг. Ингээд холбогдмоор байгаа. Ер нь бол тийм зорилготой байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн төлөө ингээд нэгдсэн нэгдмэл хөгжил одоо ингээд продюсинг гэж юм уу эсвэл ингээд шоуч гэдэг юм энийг ингээд анханаас нь уул суртаагаар ингээд хийдэг замбараатай хийдэг тэгээд юм нэг нэгдсэн нэгдэл байх хэвээр акт маркет байх хэвээр гэж боддог. Ийм үйл ажиллагаа одоо хийж байгаа. Арга хэмжээ хийж байгаа. Ер нь одоо сүүлийн үед одоо манай урлагийг дэлхийд таниулна гэж аягүй хэрэгдэж байгаа. Тийм ээ. Энэ талаар бас юу гэж боддог? Глобалчлагдаад тэгэхээр түргүү танигдж байгаа шүү дээ. Аль өнцгөөс нь таниулах нь санаа байхгүй юу? Ахаал нөгөө нэг талхыг аль өнцгөөс нь харуулах юм. Тэ гоё ингээд нэг хөвсийгээд нөгөө талаас нь харуулах юм уу? Эсвэл гоё натурал гэдэг талаас нь харуулах гэдэг байгаа юм уу? Нүүлжний соёл гэж харуулах гэдэг байгаа юм уу? Эсвэл Монголын соёл одоо бажигнизм болоод ингэж болчдөг юм байна. Эсвэл нөгөө рок морин хуурн төр гэлтэй тэгингэж харуулах гэдэг байгаа юм уу? Энэ бол төсөөс зүгээр л нөгөө нийгэм юу хүсээд байна тэрийг л ингээд эрэл хайгуулт явж байгаа тэгэхээр хийх хэрэгтэй байхгүй юу. Учиргүй тэрийг л би таниулна та нар таниулж гин. Мундаг хүмүүс таниулаад тэр явж байгаа шүү дээ. Энэ тэр хийх л ёстой юмнууд. Хийгдэх л ёстой цаг үед байгаа. Бид нар чи 20 жил солонгос кино үзчихэд солонгос стилээр амьдардаг үстэй таа. Тэ? Тэр шиг л болж игэл өөрөөсөө буур орон руу ч юм уу эсвэл өөрснөө гадагшаага болчихё. Дотоод хүмүүстэй. Ингээд тэр та бүхэн солонгос кино үзэж болно. Гэхдээ Монголыгаа эхлээ үзчихээч. Ер нь кино урлаг гэж ийм гоё юм байдаг юм шүү. Тэрнээс та нар сонголтын нэгэд гоё замбраатаагаар өгчөөч. Гэтэл юм ярмаар байгаа. Ер нь урлагийн одоо тэр замбраатаа болох гэдэг, биирж болох гэдэг ч гэдэг юм ерөөсөө л ийм л санаа байгаа. Бид нар тэгтээ ингээд өнөөдөр али нэг айлаас асууя л да. Миний хөө гараад юу идэх үү гэд. Тэгсэн чи кинон дээр гарсан юм л идэх шүү дээ. Тэгээд идэж байгаа кино солонгос чинь кимбаб итгүүлгүй бодвол. Тэ? Тэгвэл бид нар чинь махан одоо нөгөө ямар халуун уу тэр тэ битүү хоол идээд буу зайд мэр шүү дээ. Тэр нь өөрт нь хэрэгтэй гэдэг хүн ойлгуулахгүй байгаа байхгүй. Энийг урлагаарч ойлгуулж болохгүй байхгүй. Магадгүй. Чи Монгол хуу учраас уртын дуу чам захнаа, чи Монгол хуу учраас бууз чам захнаа гэж хэлмээр шүү дээ. Тэр ягаад тошин шогоор хийж болохгүй гэж. Ягаад над өөрт минь таалагдахгүй байгаа би солонгос хувцыг ингээд кинон дэр үзье ба гэдэг дүмсэх хэвээр юм. Одоо нэг бол яг тийм болчиход байна. Тэгэл дагах уу дагуулахгүй асуудал ирээд байгаа байхгүй. 90-ад оны үед хүүхдүүдэд хүүхд болгонд ингээд морин хуур бариулаад бураалаар орчлоо. Морин хуур бариулаад ингээд тэгээс тоглоулдаг байсан санаанд ороод байгаа. Тэгээ тэр хэр зэрэг амжилттай байсан бэ? Хэд одолээд нөгөө Монгол улс ерөнхийлөгч морин хураа дээдлэн дэлгэрүүлэх хууль тэргээл тэгэл ингээл тэрийг ч ингээл зарлиг барь хууль бишээ зарлиг гэсэн. Тэгэл тэрний чин талаар ингээл манайхаа сайхан юуны хувьд ингээд зарчмын цаасан дээр ингээд болчихж байгаа байхгүй. Тэрийг яг ажил болгоо те сайхан тайлбарлаа, таниулаад тэгээ сонирхлын татаад тэгээ чи ирээдүйн үзэгчтэй бэлдээд байгаа шүү дээ. Уул нь болол нөгөө театр чи өнөөдөр яагаад хөнгөө байгаад байгаа нөө хоёр ягаан театр чинь. Хажуудалд нь бүхий өргөө яагаад хүнтэй байгаад байгаа. Соёлын төвөргөө нөгөө театр хошин шог бол бас хэрэгтэй гэсэн шүү. Гэхдээ зөв бол хэрэгтэй гэсэн шүү. Бас юу шүүмжлэхгүй тийм ээ. Олон хүн удаж байгаа юм яг. Тэгээд тэр хоёр ягаан театр чи яагаад хөнгөө улсын хөгжмийн хүрээлэн гэж филармон байдаг байхгүй юу? Тэгээд тэнд яагаад үзэгч байхгүй байгаа гэдгийг. Тэгвэл тэд нар үзэгчээ дотхын тулд юу хийгээд байгаа юм? Гэдэг юм байхгүй ч тийм. Мөн л ахаал бодлого. Ахаал бодлого гэхээр ахаал нэг улсад яах гэдэг юм шиг болох гэдэг байхгүй. Гэхдээ энэ чинь талагч бизнес, урлагч бас бизнес байж болох байхгүй. Тэнд хэрэгцээгээ сонсох гоё юм үзчихээсаа гэдэг хэрэгцээ байна шүү дээ. Яг бол өдөр болгон нийтийн дуу сонсороо залах шүү дээ. За. MJL радио 102.1-ийг тагуулan авч сонсч байна. Тэгээ Улаанбаатар 14 цаг 51 минут болсон байна. Ер нь бид дээр юм бас ярилцлагын цаг ер нь өндөрлөгдөх байна.
Тий. Тэгээ жавхлаа. Ер нь энэ хүмүүс тандаж ер нь яг юу хийхмээр байна. Тийм ээ. Нэг ийм үг байгаад байдаг. Би хүмүүс мэдээж хүмүүс хүн болгон уран бүтээлч биш, хүн болгон гэхдээ хэрэглэгч байхгүй юу? Тэгэхээр гоё юм үзээсэ. Дандаа чанартай гэн энэ тархиа дандаа одоо муухагаар ярьдаг нөгөө хар яргаар лавшаа битээ идэж. Тархиандаа хамгийн гоёос нь олж сонсоож, гоёос нь олж мэдрээж, сонирхноос нь ингээд гоё өнгөтэй шинээс нь ингээд олж одоо эрүүл хайгуул хийдэг тийм гоё үзэгч байгаач. Гэж л хүсмээр байгаа байхгүй. Ялангуяа та бүхэн шиг юм одоо хэвлэл мэдээллийн салбарынханд бол жоохон чимэх тэр өчнөө дугаа явуулаад байж болно. Гэхдээ чимэс гоё юм нэг чимхээ юм хилээд байгаач. Тийм ээ. Тэрэнд хүмүүс ингээд гоё мессеж болох нэрээгээд ингээд аваад байгаач. Аваад амаар юм хилээд байгаач. Хүмүүс болохоор ард түмэн сайхан гоё юм үзээж, сонирхолтой гоё тархиа гоё юмар л үзээж. Чи тоогийн тантан биш байхгүй юм. Тархич. Тэр дуурсан болгоны сонсоод байдаг юм биш байхгүй. Тэгээ ойлгож сонсооч бас тий. Чи аюу гоё юм байна. Хүн болгон гоё хэрэглэгч. Урлаг бол хэнийг ч ялахгүйгээр гоё одоо нар тусч байгаа гэдэг шиг хэнийг ч ялахгүйгээр гоё юм өгч чаддаг юм. Мөнгөтэй мөнгөгүй ойлгохгүй хамаагүй бүгдийг. Тэр юм гоё энэ бол мундаг том одоо бас бизнесийн салбар нөгөө төр. Гоё юм үзэж, гоё юм явуулаач. Хэрэгтэй байгаач. Ийм юм хүсмээр шүү дээ. За баярлалаа ашиглана. За манай өнөөдрийн хөтөлбөрийн зочны цаг болон лангаар хүрэлцэн ирсэн жагхландаа баярлалаа. За тэгээд цаашдын ажил үйлдэл чинь тэгээд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тий, тэгээд Улаанбаатарт 14 цаг 54 минут болж байна. За тэгээд та үргэлжлүүл 15 цагаас манай цаг болгоны ихэн төрдөг MJL радиогийн мэдээ хүлээн авцсанаараа дараа нь 15 цаг 15 минутнаас өдрийн хөтөлбөрийн сайтуудын сонирхолтой бүхэн болон танд хүрэх болно. За баяртай. MJL радиогийн аппликейшнийг App Store болон Play Store MJL радио гэж бичээд үнэгүй татаж аваарай.